Өвөрхангай аймгийн улсын тэргүүний Бат Үлзий сум нь 100 жилийн түүхтэй. Орхон голоос их авсан ногоон хүрэмт уулс намрын наран дор униартан давхарлан харагдаж байгалийн тансаг сайхнаар алдрагсан нутаг. Уулсаас салаалсан ам бүрээс гол горхин хорж гинсэн ургасан ургамал нь сорлог сайхан урсгал усан тунгалаг ариун уулын модон цэл ногоон хөх Монголд алдартай хүйсийн 8 нуур хүрмэн тогтоц дээшээ бэлгшээсэн ариун орон хөр цастай өвлж халуун дулаан хүмүүний сэтгэлийг сэргээх онгон дагшин огтны булан ард олноо ангаах хятадруу ногойт хамрын аршаануудтай 10 түмэн майнын шившлэгт төвхөн хийдтэй хүмүүн заяатын хүслийг биелүүлдэг хангайн цагаан хайрхан шүтэнтэй мянган бэрийн тэртэгээс нүргэлэг чимээн сонсогдсон молор эрдэнэт солонгорон урсах мөнгөн цагаан хүрхрээн чимэгтэй тал сайхан нутагт тавлаг олон сарлагаа оргилөөд бэлчээсэн тарг айрыг идээгээр олон түмэндэн гайхагдсан нутаг. Нар дагуулж адуунда морддог хиймэр насны багад барилдаж өссөн эрчүүд наадмын дивж хотол зуулж эр биран гайхуулсан намбж удаг төгөлдөр хангайн хүчтэн бөхчүүдтэй нутаг. Бат Үлзий сум нь эртний галтуулын дэлбэрэлтээс үүдсэн хөрмөн чулуун тогтоцтой гол горих намаг ихтэй уул даваа бартаат замтайч улс орныхоо хөгжил цэцэглэлт хүн ардыгаа тайван амгалан байлгах их үйлсэд 100 жилийн түүхтэй авт тээвэрчид маань газрын хол усны уртад алд биеэ умартан туулаагүй зам хүрээгүй газар гэж үгүй. Бат Үлзий сум 1924 онд байгуулагдсан цагаас хойш морин өртөөтэй байж байгаад 1953 онд анхны авт тээвэр ГАЗ 51 машин орж ирэн шуудан тээврийн үйлчилгээгээр эхэлж анхны жолооч нь цэргийн албыг 5 жил хаасан мөнхийн лувсан юм байсан түүхтэй. Бат Үлзий сумын Бат зам нэгдлийн өрнөн их амьдралд авт тээврийн үйлчилгээгээр малчид өвлжөө хаварж байгаа чөлөөлж сүүн завод отор нүүдэл рүү нүүдлэхэд шиирт өндөр хясаа уургат нарийн сүв цагаан азрагын амгалангийн хошуу алтайн даваа улаан ам орхны эхний хангайн өндөр уул даваагаар хүлгийн зам хөдлөхөд газар байна уу тэнгэрт байна уу гэж гайхаж нэг эргэлзмээр тэнд уулын тунгалаг булаг зулай дээрмэн цогчин уулан дормын бас тунгалаг ус мэлтэлзэн савчим хадан хясаа зүрх алдмаар бараантан ийм л замаар хүлгийн жолоо залнда. Нэгдэл нийгмийн гэсэн сүүн цагаан сэтгэл өвөрлөн аадар ширүүн бороо айгам зуны халуун өвлийн тэсгэм хүйтнийг үл ажиран Бат зам нэгдлийнхээ малчин айл өрхийг отор нүүдэл хийхэд нүүлгэх өвс тижэл татах хүргэх ажлыг Ахмад тээвэрчид гүйцэтгсээр л ирсэн. Суманд бас нэг том айл модны үйлдвэр хуучин нэрээрээ бол цех бий болж ойгоос мод бэлтгэх, боловсруулах, гэрийн мод үйлдвэрлэх ажилд авт тээвэр хамгийн их үүрэг гүйцэтгэж ирсэн. 1990 онд Монгол улс ардчилсан нийгэм чөлөөт зах зээлд шилжин салбарын авт техникүүд хөгжлөгдөж, хувийн хвшлийн компаниуд бий болж бас нэгэн түүхийг бүтээсэн байдаг. Сум орон улс орныхоо өрнөн их хөдөлмөрийн бүтээн байгуулалт, эдийн засгийг хөгжүүлэхэд хилийн дээс дамжин экспортын бараа, хүнс, нүүрс тээвэрлэх, дорнын их талаас алтайн өндөр уулс хүртэлх Монголын үзэсгэлэнт газарт аялагч жуулчдад үйлчлэх, барилга замын ажилд залуу тээвэрчид маань авхайлт самбаа зориг хүч бүхий л хөдөлмөрөө зориулж амьдрал ахуйгаа авч яваа хөгжид түүчээлсэн түүхэн алдраг авьяаг бүтээсээр байна. Авт тээвэрчдээр бахархаж омогшихгүй байхын аргагүй. Сумынхаа авт тээврийн салбарт залуу халуун насаан зориулж ачааны хүндийг үүрч өнөө үедээ золгуулсан Ахмад буурлууд тэдний гэр бүл үр хүүхдүүд өнөөдөр салбарынхаа нүүр царай болж байгаа авт тээвэрчидтэй алтан шар зам нь өн мөнхөд гэрэлтэж явахын үлзийтэй ёроолыг өргөн дэвшүүлье.
За сайн байцгаана уу. Алцсан сумын нийт жолооч тавьч та бүхэндээ Монгол улс тав тээврийн салбар руу өгсөн 100 жилийн мэндийг өргөн төвшүүлье. Урамгай аймгийн Баталцсан сум маань 1924 онд байгуулагдсан. Одоо өнөөдөр 101 жилийн түүхийг үзэж байна. Гэсэг цэргааны 6 багтай. За 6 багт 2345 өрхийн за 7514 одоо иргэн ажиллаж амьдарч хөдөлмөрлөж байна. Сумын хэмжээнд одоо нийтийн тээвэр, ачаа тээвэр, за жуулчин тээвэр, олон улсын тээвэр, нүүрс тээвэр, зам тээвэр гэсэн одоо чиглэлээр 6 чиглэлээр тээврийн одоо үйл ажиллагаа явуулж байна. Манай сумын хувьд бол 2000-ад оны үеэс одоо нийтийн тээвэр болон ачаа тээвэр, за жуулчин тээврийн үйл ажиллагаа бол эхэлсэн. Олон улсын тээврийн хувьд бол одоо 2020 оноос хойш бас олон улс ачаа тээвэр эхлээд ингээд явж байна. За энэ жил одоо 2025 онд одоо тээврийн 100 жилийн хүрээнд манай сумын хувьд бол манай жолооч нар тээвэрчд маань тэмдэглэлтэйгоо тэмдэглэл өнгөрүүлж байна. За энэ хүрээнд одоо зам тээврийн сайтын тушаалаар зам тээврийн тэргүүний ажилтан, за мөн одоо онц тээвэрчин, за зам тээврийн яамны хүндэт жуух бичиг болон за мөн одоо зам тээврийн салбар өөрч өгснээ ав тээврийн 100 жилийн хой медаль, за мөн цагдаагийн ерөнхий газар болон тээврийн цагдаагийн албанаас одоо ослогоо Монлай жолооч цол тэмдгүүдээр бол жолооч тээвэрчтэй бол шагнаж урамшууллаа. За ингээд нийт Баталцсан сумын жолооч тээвэрчтэй болон түүний гэр бүл үр хүүхдүүдэд одоо 100 жилийн мэндийг дахин өргөхийн ялдамт эрүүлэг сайн сайхан бүхнийг өсөөрөө ингээд алтан шар зам нөлзөөтэй байх болтугай. Намайг Урамгай аймгийн Баталцсан сумын эдэмцэн нийгмийн жаргал сайхан гэдэг юм байна. За би 1980 онд анхэлж машины жолоочаар өдөг хүртэл ажилласан байх юм. За тэрнээ хойш одоо 45 дахь жилдээ алтан шар замдаа ингээ сайхан явж байна да. Одоо тэрнээс хойш сүүлийн 28 жил аялал жуулчлалыг тасралтгүй одоо ингээд анхдагч нь болоо явж байна. Анхлаа 98 онд Муута гэж компанитай тэр чинь одоо захирал нь Батаранг гэж хүн байлаа. Менежер нь Инксайхан гэж хүн байлаа. Бялхаа гэж догоочтой, орчуулагч нь Бараанс тунгай гэж манайхан голцоо ярьдаг юм да. Тийм үнтэй. Анхлж морин аяллаа маршрут гаргаж 8 нуурын маршрут гаргаж явжсэн байх юм. Тэгээд 8 нуурын маршрут гаргаад тэр чинь өдөө нэгэн шууд Оросууд гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэгээд Оросууд явж яах гэсэн юм яриад явдаг байлаа. За манай сум чинь одоо аялал жуулчлалын бүс нутаг ер нь Монголын аялал жуулчлалын маршрутанд одоо амрагч нарын одоо гадаад дотоодын амрагч нарын 70-80% нь манай сумд одоо маршрут нь орж явдаг. Манай сум ер нь аялал жуулчлалаар нэлээ анхдагчтай орно. Ер нь 98 онд анх аялал жуулчлал хөтжсэн гэдэг. Одоо манай сум хамгийн олон програмтай. Ер нь Монголд нэлээ хамгийн олон доор шүү. Тийм сум байгаа юм. Манай сумын одоо энэ Урамгай номертэй програм манай сумын програмууд ирэх хавцаа явж байдаг шүү дээ. Тэгэхээр
их сайхан манаас одоо олон миний араас залгасан олон сайхан тээвэрчин дүүндэр маань байдаг. Тэгээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манай дүүндэр маш их сэтгэл зүтгэл гаргаж одоо их олон сайхан жолооч нар явж байна. За манай сумчин одоо ингээд ахмад тээвэрчдэг олонтой. Одоо хамгийн анх эхлээд аялал жуулчлалаар анх эхлээд явж байхад одоо аяр зэргийн ганц толго гэж тээвэрчин маань явж байлаа. За Самбаны Батбаатар гэж явж байлаа. За энэ араас одоо залгаад Жаданбаа авид гэдэг одоо бас манай ахмад тээвэрч болсон хүмүүс явж байна л да. За манай ахмад жуулчны тээвэрчтэндээ хамгийн ахмад нь одоогоор ажил хөтөлбөрөөр явж байгаа хүмүүс доос Тагаагүй гэж дун байна. Тэр хүн манай ахмад тээвэрчин олон жил аялал жуулчлалаар явж байна. Сүрүү ордоо гэж сум байна. Галт ачир гэж хүн байна. Одоо манай ахмад тээвэрчдээс гэх юм бол манай ахмад тээвэрчд маань одоо тэгээс зарим нь бол дайна аялал жуулчлал ажлыг явж шít. Одоо энэ одоо аялал жуулчлал явж байгаас эсхэнтлэг. За миний би одоо арай хамт нь бол явж байгаа юм да. Хамт нь бол явж байгаа юм. За одоо миний одоо жуулчдын жолоочныхаа ингээд судалгаагаар үзэхэд манай одоо 30 гаруй жолооч явж штэ. Аялал жуулчлалаар. Монгол улсдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар л одоо нэлээ эзэнгуус сайн өргөн хамрагддаг сум бол манай сум юм байгаа юм. Одоо бидний араас одоо үе залгаад сайхан жуулчны ажил үйлсийг нь бүтээж яваа ийм жолооч нар зөндөө гарч ийн л да. Одоо манай жуулчны жолооч нар хамгийн залуу жолооч та Ганбаатарын Балт байна. За хан толго гэж байна. За Бацүх, Бүлжингийн Бацүх гэж байна. Эдгээр маань хамгийн залуу жолооч нар болж орж иж байна. Араас. За гадаадын жуулчдаас гадна манай энэ Монголын аялагч жуулчд маань одоо их өргөнөөр явдаг болчлоо. Одоо манай сумрууч бол одоо ингээд засмал замтай болж байна. Харьцангуй бас аяллаа гадаад дотоодтой амрагч нар их явж байна. Тэр дотоодынхан бол одоо ер нь маш их явж байна да. Одоо 8 нуурлоо хүрхрээгээ үзэх гэсэн 8 нуур үзэх гэсэн иймэрхүү маягийн амрагч нар бол одоо 7 сарын амралт одоо 94 удаа байнга л явж байгаа юм байна. УАЗ фургон гэдэг машин бол одоо ерөөсөө аялал жуулчлалын гол нурууг нугалж явдаг техник юм байгаа юм. Энэ фургон машин гэдэг бол одоо хамгийн бартаатай тийм газар дуулах чадвар сайтай. Ийм байдгаар фургон машин бол одоо ерөөсөө маш их аялал жуулчлалын гол нурууг нугалж байгаа машин маань фургон машин. Энэ фургон машин гэдэг машин маань ер нь манай сумд одоо нэлээ олон 30 гаруй фургон байгаа. Энэ бол аялал жуулчид хамгийн тохиромжтой машин фургон. Одоо тэр говийн тэр нэржигнүүртэй зам хангаан шавартай австай бороотой застай ийм үед хамгийн сайн туулах чадвартай машин бол энэ фургон машин юм байна. Энэ фургон машин ер нь аялал жуулчлалын анх эхлээл фургон машинаар аялал жуулчлал хийжсэн. Одоо ч гол энэ аялал жуулчлалын гол ажил үүргийг фургон машинаар гүйцэтгэж байна. За энэ гадаадын жуулчд болохоор энэ фургон машин суух сонирхолтой. За ирээд энэ фургон машины чинь үзээл зургийг аваад эхлэн штэ. Энэ фургон машины жаах гэж ирэхээр нэг өндөр жижиг машин суухаар их сонирн байд юм шиг байна. Тэгээд энэ фургон машины чинь сонирхоод зургийг авахгүй айл ингээд иймэрхүү юм болно штэ. За одоо энэ фургон машинаар Солонгосын аялал нэлээх өргөжж штэ. Одоо ингээд энэ тэндээ ингээд яваад аялалтай явж хаад фургон машинтай ингээд явж хаад тэр Солонгосын аялагч нар бол за энэ фургон машин зургийг аваадахыг дотор сууж байгаа зургийг авуулчихъя гэл. Мондөг гэдэг гүйж ирэн штэ. Тэгээд энэ
програм машины дэрэгдэн зураг авуулаад дээр нь бас гарч зураг авуулна. Энд одоо манай Монгол улсын бас нэг гадаа дотоод хүмүүсийн бас ажил үйлсийг бүтээгдэхүүн сурталчилгаа болж явдаг юм шиг програм машин гэдэг чинь. За энэ програм машинаар одоо анхлаар аялал жуулчлал ажил хийхэд л ажилд оролцож явахад явж исэн. Тэрнээс хойш одоо би 28 жилдээ програм машинаар явж штэ. Энэ програм машин гэдэг чинь хамгийн сайхан машин юм шүү. Би бол одоо энэ програм машин өгөөгөр аялал жуулчлалыг төсөөлж чадахгүй ямар ч байсан. За би энэ 28 жил явахад за ямар ч байсан 20 гаруй програм сайн муу 20 гаруй програм сольж унж бас аялал жуулчлалын ажил амьдралгаа бас дээшлүүлж явах хэрэг болсон байна шүү. За ингээд ер нь бол тээврийн хэрэгслийнхаа тухай, баялангуй машиныхаа тухай бол жолооч нарын тухай ярих дуртай. Энд тэндэж яагаад одоо тэгээд энэ тээвэрчд маань ингээд хараад уулзаад ингээд явж явах хамгийн сайхан байдаг гэдэг ч одоо тэгээд тээвэрчин бид нар чинь юу эсвэл одоо тэгээд бороо устай, шавартай, намагтай ийм үедч одоо тэгээд биендээ ер нь тээвэрчд жолооч нар гэдэг чих заавалч энэ нутгийг ч хэмгүй хаан таарсан тээвэрч жуулчд нөхдүүд маань биендээ тусалж явдаг юм шүү дээ. Одоо ингээд зам дээр нэг машин зогсож байхад хажуугаар нь ер нь жолооч хүмүүс дахиад гарчихгүй ажиллахаар зогсоол. Тэгэл яасан бэ? Юу болсон бэ? Зүгээр үү гэл. Иймэрхүү маягаар одоо ингээд явдаг. Тэгэл ер нь жолооч хүний тухай ярих бол маш их юм ярина дөө. Одоо энэ жолооч хүн гэдэг чинь анх хэлэл манай энэ хамдууд маань одоо ингээд энэ сум маань одоо манай сум ер нь алслагдсан сум штэ. Тэгээд нэг одоо мухрын сум гэдгээр ийшээ одоо ингээд хот хоорондын буюу тийм зам бал нэг байдгүй. Одоо ийшээ чинь Баян хонгор луу хилчин таваргаан даваагаар даван даа гэдэг тэр болгоно машин даваад байхгүй штэ гэдэг чинь. За хойшоо хотод руу арангаараа он болсон сүүлийн тарцсангоо зам гайгүй сайжирж байна л да. Ингэж ийм газар л да. Тэгэхэд одоо энэ манай Ахмад тээвэрчд манай анх эхлээд магадгүй тээврийн хэрэгсэл үүсээд ингээ явж яхад энэ сум руу одоо яаж зам гаргаж яасан бол гэмээр тийм батат замтай байлаа штэ. Юм замтай ер нь бол. Тэгээд чинь одоо тэгээд одоо миний мэдхээс одоо бэрэн барал гэж жолооч байсан байна. Тэр жолооч бол одоо тэр хүн тээврийг анх эхлээл шуудан тээвэр гэж юм ачаа тээвэр гэж явж исэн байлдаг ярьдаг юм байлээ. Тэрнээс урд мурд юм л да. Бас сайн мэдгүй л дээ. Гэхдээ ер нь тэр жолоочийг явж исэн гэж ярьдаг. За манай энэ дороос ч одоо ингээд наашаа гараад сум руу Улаанбаатараас гараад ингээд явхад үүртийн тохой гэдэг үзэгдэн газар. Тэрний урд ардыг яаж анх хэл зам гаргаж ийсэн юм бол яаж явж ийсэн юм бол гэж бодвол их мундаг жолооч нар манай анх хэлж зам гаргаж ийсэн байх юм. Тэгээ одоо сая чи одоо ингээд автоврыг 100 жилээр дэмтгэлээд манай Ахмад тээвэрчд их өргөнөөр оролцлоо. Бидний урилгыг хүлээж аваад өргөнөөр оролцлоо. Тэгээ саяны автоврыг 100 жилийг дэмтгэлээд 6 салбарт оролцлоо. Энэ 6 салбарт оролцоход манай сум хамгийн олон машинтай тийм сум юм байна да. За ингээд тэгээд одоо би Ахмад тээвэрчний хувьд жуулчин салбарынхаа хамт олондоо Монгол улсад автовр ус жогдсон 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд за ингээд гадаа дотоодын аялагч нартаа тавтай тухтай аялахт нь явж яадаг нийт жуулчин тээврийн жолооч нарт Ахмад тээвэрчний хувьд баярын мэндийг дэвшүүлж байна. За ингээ хойш алтан жаргал мөн үлжтэй ажил үйлсэн өөдрөг багтгаа гэж ерөөё. Тэгээ юм ирж нэмжилдэрч анаави.
1972 оноос хойш сургуулиасаа дэлгэт хийсэн гэж малчнаар батсан нэг малчнаар гарч ирсэн. Гараад одоо 81 он хүртэл маллаад зэрэгт явсан. Тэргийн 3 жилээр ирээд 99 оноо цэс сумдаа батсан нэг дэлгэт гөрөөшгээр 7 он ажилласан. Яг тэрнээс хойш ажилгүй байжгаад 90 оны үед анх тракторын жил очих болоод ерөө хуваараа тракторын жил очоод нэг 5-6 жил явж ирсэн. Тэгээд тэрийг дандаа тэр өдөө одоо явж айлны үлгэн техникийн ерөөсөө хуваар алхацуу явж ирсэн да. Тэгээд тэр трактора савиш тий жазаач болоод энэ лочор бас хуваараа чаристэ эжээ өдөө одоо бас хуваараа явж ирсэн. Тэрээс явж жагаад 2016 оноос жижиг тэрэгтэй болоод сумаасаа такси үйлчилгээ гэдгийг зохион байгуулж өөрөө зохион байгуулж гаргаад одоогоор сэлбэн 10 жил таксинд явж байна. За таксинд явж явах ер нь тэгэл инээдтэй ч юм таарна янз юм таард юм та. Ер нь тэгэл зарим хүүхд ч одоо сургууль өгөөд уцаа хачиж хаяада би байна уу юу гэл ойлаа түрээд нь баймилэг утас чи энд байна гээл өмнөөс нөгжээл нөгөө хүүхд нь өөм баярлаа хаа гэ явж байна. За зарим улсууд ичдэг ачаа тээврийн тэл ятарсан гөгчүүлээ чинь нөгөө авч байгаа мэт чинь тээж өгөөл гэрт нь уруулаад өгнө. За тиймэрхүү эзэндээ байх юм та тэгээд. Баталцээс өмнө тээврийн 100 жилийн айн баяр оролцсон хүн тээврийн хамт олондоо сан баяр хүргэе. Намайг Сүрэнгийн гант толгой гэдэг. Би одоо Баталцээс өмнө сургууль 8 жил төгсөөд тэгээд энэ Өрөнгай аймгийн тосоод 80 онд ороод Өвлөн Арангай тракторын жолоочийн төрөвчсөн сургуультаа сурж төгсөөд би 80 онд одоо Баталцээс өмнөөс анх эхэлж Баталцээс өмнө төрж ажиллаж байсан. 80 оны 6 сард ирж ажиллаад тэгээд тэрнээс хойш ер нь 2000 он хүртэл тракторын жолооч хийж бод. Тэгээ 2000 оноос хойш би автын жолоочоор орж тээврийн жолооч хийжсэн. Хооронд тээврийн жолооч хийгээд тэгээд тээвэрч яваад хадлан тариалан ер нь бүх ажилд явсан доо. Тэгээд тээвэрч яваад дараа нь одоо жуулчин тээвэрлэл 12 оноос эхэлж жуулчин тээвэрлэл орж ирээд. Тэгээд одоогоор би жуулчин тээврийн ажлыг хийж байгаа. Одоо жуулчин тээврийн ажлыг хийгээд сум орон нутаг Монгол улсын ер нь яваагүй газар байхгүй. Ер нь бүх газараар явсаа. Тэгээд энэ аялал жуулчд яваад хамт олонтойгоо ингээд ер нь олон жил явчлаа. Тэгээд энэ байгалийн сайхнаар жуулчдтай яваад энэ гадуур нутгаар танилцуулаад явж явахс бидний гоё сайхан байдгаа бид нар тэгээ бодож яваад. Өдөр ч одоо жуулчин тээвэрт яваад энэ жуулчны жолооч гэдэгч бас Монголын одоо нүүрсээр явуулж явдаг. Тэгээд бид нар аль болохоор жуулчнуудыг яаж авч явах вэ? Монгол орондоо яаж яс хүндтэй тэднийг авч явах вэ? Монгол ихсэн бас бодож явдаг. Тэгээд жуулчдын бас нэг давуу тал нь их сайхан тийм Монголын үзэж юундаа бол эднийг сайхан бахархуулахын тулд бид нар бас Монгол орноос сурчдад цэмцгээр тэгээд Монгол дээл хувцастайгаа Монгол орныг айд болохоос гоё тал сайхан бүх сайхан талыг үзүүлэх юм талаасаа ингээд бид нар хичээж явдаг. Гадны орны жуулчдууд одоо Европын жуулчд бол их дийлэн хэрдэг тийм компанид бий явдаг. Одоо Европ орны голцооны Француудтай их явсан бий. Тэгээд энэ жуулчдын тэгээд аль болохоор яаж сайхан Монголыг танилцуулах уу? Яаж энэ Монголыг сайхан гэдгийг харуулах уу гэдэг талаас нь их мэрэж явдаг та бид нар бол.
Тэгээд жуулчин тээврт явдаг энэ жолооч нартай бай одоо мөр зэрэгтж байгаа залуучууд жолоочтой фурган машин гэж бас сайхан машинууд байд юм байна. Тэгээд энэгээр явахаар бас фурган ахрахтаа бай. Тэгээд фурган машинаар ер нь жуулчин тээвэр гэхийг фурган машинаар л ер нь фурган гэхээр жуулчин тээвэр машин ч одоо хаан юм да. Монгол жуулч хийж байгаа жуулчд бол фурган гэдгээр л мэдэн жуулчдаг. Тэгээд сайхан морин айлт явдаг. Энэ Монголын хөтчнөр морь эдгэрч их сайхан. Энэ Монгол морийг унах гэж ирдэг жуулч тэн дээр их сэтгэл өндөр явдаг. Үе үеийн тээвэрчд болон одоо мөр зэрэгтж байгаа энэ сайхан тээвэрчд залуучуудтай энэ 100 автоорын 100 жилийн баярын мэндийг та бүхэдтэй хүргэж байна. Алтан ширзамд үлзийтэй болтугай. Монголын түүхээ үнэг баяртай ави минь алдраа. За намайг тондогч жоохтой профессор гэдэг би ачаа тээврийг төлөөлж оролцож байна. Тэгээ автоорын үүсэж өгснөний 100 жилийн баярын мэнд нийт баталцчихдээ бас баяр хүргье. Ингээд одоо ачаанд анх одоо 2000 оноос эхлээд ачаанд одоо чиргүүлтэй жирээсээр явж хот оронд явдаг байсан. Тэгээ хот оронд явахд бол одоо чиргүүл дээр ачаагаачаал жирээсэн хүнээ суулгаад ингээд нэг үсэг зөөдөг байсан. Тэгээд тэрнээс хойш яваад програм машинаар явдаг болсон. Сүүлдээ Японд өрнөд орж ирээ. Тэгээд одоо Японд төргөр ачаа тээвэрт одоо томоос нахгуулаад жижигэр нь одоо явсаар 20 жил ачаа тээвэрт явж байна. Одоо маасан нийтдээ нэг 20-од одоо ачааны машин хот оронд байнга явж байна. Одоо тэр 2000-ын их хэрэг бодвол одоо зам арга сайхан болсон. А нэг үед бид нар одоо ер нь зам ам ер нь одоо харанаас юунаас 9 цагаас манаас мөртлөө одоо нэг хэсэг засам зам байхгүй. Бид нар бол бас л нэгэн хүндэлтэй бишэлтэй явдаг ус. Одоо бол зам арга сайхан болсон. Одоо бол тээвэр идэг хүмүүс их болж байна. Манай сумч тэгээд бас сумсумдаас онцлог ихтэй сайхан сумья ачаавраа илбэхтэй ер нь жилийн дөрөв үлдэрлэл ер нь ачаанд явж байна дөө. За манай аав нь бол одоо анх одоо манайсыг анх бол одоо юу яадаг вэ? Тэмээгээр одоо жин тэгтгэл байсан юм уламжлалтай юм билээ. Тэгэл одоо би сүүлд ачаа тээвэрт ороод явжсаа одоо манай хүүхдээр нэг үйл залгамжлаад одоо олон улс ачаа тээвэрт явж байгаа. За одоо тэгээд одоо би одоо арай л ахмад нь болж байна. Надад сайхан үеийн сайхан тээвэрчд бол тээврийн жолоочнор байсан. Одоо энэ сүүлийн үеийн сайхан залуучууд бол одоо их хоорондоо бас эвтэй бас найртай тэгээд сайхан хурдан төргөн шуурхай одоо тэгээд нийт баталцаагаа ачаа барааг бол бас бүхэл барааг бол тээж явж байна. За одоо нийт 100 жилийн хойг бол манай нийт тээвэрчд бас олон улс заманг үүс тээвэр, хүн тээвэр, жуулчин тээвэр, ачаа тээвэр гэдэг ингээд бүгд нийлээд одоо энэ сайхан 100 жилээ хийж байна. Тэгээд бас Ахмад үеийн жолоочноор бас алдаршууллаа. Ингээд сүүлийн сайхан залуучууд бол бас гоё сэтгэж санаачилж хийж байна. Тэгээд Сомор нутаг намайг сүнлээд би ачаа тээвэр, жуулчин тээвэр гэж бас аль аль явж ирсэн. Тэгээд намайг үнэлээд 2016 онд онц тээвэрчин гэдэг шагнагдж ирсэн. Харин сая Сомор нутгаа 100 жилийн ойгоор осолгүй манлаа гэж шагнагдлаа. Тээвэрчин бидний хамгийн том одоо шагнал юм да. За тэгээд автоёр үүсэж өгсөн 100 жилийн баярын нийт одоо баталцсан сумахан нийт тээвэрчд баярын мэнд өргөж байна. Айны жолог сүгэрэн дасан Алтан шарзам бомбон цацрагтана Азын тэнгэрт отбыг албата Аян завын тээвэрчдэви
сайн байцгаана уу. Манай намайг Чимдвагийн Мантах хоёр гэдэг. Манай өвөө аав хоёр ойлон тээврийн жолооч хүн байсан. Нэгдэл нийгмийн үед дэгдэл дундын үйлдвэр жолооч хийдэг байсан. Хийж байсан. Би өөрөө бас багасаа тээвэр сонирхолтой. Ингээд өвөө аавынхээ уламжлаад ингээд жолооч игээд тээвэрлэл явж байна. Их багасаа л техникийн сонирхолтой байсан. Тэгэл багада аавынхээ машиныг бүр консол гიშгэж чаддгүй суудлын ирмэг дээр гიშгэл машин унаал машины нойр зур унаал хөдөлгөөд идэг байлаа. Аав эзгүүдгээл айл нүлгчдэг л байсан. Айлын гадаа авч тавил урууд айлын хүмүүсээ манилдуулж асаагаал тэгэл нүлгэл идэг байсан. Тэгээ манайх 12 оноос бага урын автобустай явж байсан, тээвэрлэл хийжсэн. Тэгээд Хуамын хэрэлт хэрэгцээнд нийцүүлж 12 онд дундаа урын каунти автобусаар тээвэрлэл хийж эхэлсэн. Тэгээд арай тавтахтай олон хүн суудаг явж байгаад 15 он хүртэл яваад 15 оноос бүр хэрэгцээ Хуамын хэрэгцээ илүү болж ирсэн учраас тавтахтай тээвэрлэхийн тулд энэ том урын автобус нэвтрүүлж ирсэн. 15 оноос хойш өдөрт хүртэл явж байна. Тухайд тэгээд каунтитай багш 4 каунти явж исэн. Манай нэсэр мөгч аргал, Дашвэлжир, Минжуур гэсэн улсуудтай бид тээвэрлэлтэй хийдэг байсан. За тухайд томоор автобусаар их тээвэрлэл хийхэд замын нөхцөл байдал ямар ч боломжгүй байсан. Тэгээд бүдэд сумын жолооч нартай жолооч ард иргэдтэй нийлж замаа сайжруулж засч янзлж тэгжээ томоор автобус явж эхэлсэн. Тухайд чин зам нь бомборын орол гэж алдартай газар байлаа. Тийг чулуугаар дарж, шороогоор дарж, тэгшилж тэгээд явсаа. Тухай өдөрлөгөттэй нийлж бас техник гаргаж сумын коуш, сумын сонсмолыг авч бомборын оролыг янзлахад засварыг ашиглаж байсан. Бараг 100 гаруй машин шороо хийж байсан багш бомборын оролд. Тэг засварлаж атомоор автобус явах боломжтой болгож байсан. Манайх тэгээд Улаанбаатар хоттой хатуу уучлалтай замаар холбогдсон. Сая өнгөрсөн жил холбогдоод энэ замыг бүтээн байгуулалтыг хийхэд говьны минь оруулсан үе өдөрлгүүд төр засгийнхандаа баярлалаа гэж хэлье да. За манай компани Цэвэн ангаан зам гэж компани байгаа. Батүлзий Улаанбаатар Баталцын чиглэлд тээвэрлэл хэрэглэдэг компани байгаа. 2011 онд байгуулагдсан. Түүнээс хойш тасралтгүй хот оронд их Баталцын замын ард иргэдэд үйлчилж явж байгаа. Тэгэд Баталцын замын хот оронд тээвэр хийж байгаадаа бас энэгээр бахархаж явдаг. За манайх нийт 9 ажилтан 4 тээврийн эсэлтэйгээр хот орондын жашиг тээврийн үйлчлэгээ эрхэлж байна. За тэгээд жолооч хүний жаргалчдаа тэгээд замдаа сайхан гараад машин дэрэг саадгүй сайхан зорчигч нараа сайхан хөрөх газар хүргээ сайхан хүүтэнд сайхан Улаанбаатартай халуун зуны өдөр сайхан сэрүүхэн кондишн сайхан ажиллаад замд явж явах сайхан даа. Тэр л жаргал юм да. Бидний хийдэг ажил бас хариуцлагатай зорчигтой учраас машины бүрэн бүтэн байдлыг сайн хангаж ажиллах ёстой. Аюулгүй байдал хангаж явдаг учраас олон зорчигчтой замд ордог учраас машин дэргийг цаг хугацаанд нь засварлуулалтыг стандартын дагуу хийж явуулдаг. За нийт дүүийн тээвэрчтэй автовын салбар үүсч өгцсөний 100 жилийн аймыг дэвшүүлье. Тэгээд нийт тээвэрчтэй алтан шазам нь үлжээтэй болтугай.
За би Өвөрхангай аймгийн Баталзын сумын 3 дугаар үеэргээ намжилд орж явахдаа дорж иргэсэн гэж залуу байна. Би 2009 оноос өмнөгөө ингээ 5-7 уурхаад одоо нүүрс тээврийн жолоочоор очсон. 9 онд анх очихдоо жил гарan одоо хүмүүстэй ах нартайгаа эсмийн жолоочоор явж байгаад 10 оноос компани туризм тэрэгтэй болоод өдий хүртэл одоо нүүрс тээврийн салбарт ажиллаа байж байна. Тэгээ ер нь бол манай нүүрс тээврийн салбарт очиод анх эндээс одоо намайг урагшин 5-7 нүүрс уурхаад манай Довтонгийн баяр манай Батсын 2 ах маань анх одоо 5-7 уурхаад нүүрс тээврийн жолооч болгоно гэж анх авч явж байсан. Тэгээ бид 3 очсон. Ер нь анхдагч бид 3 байсан. Тэгээд тэрнээс хойш ер нь тэгэл ангийнхаа 2 бандыг 2 залууг 5-7 уурхаад байжсан. Одоо их 2, үлзий 2 найзгаа. Тэгэл өшөө амаатан саднаас хотуудаа зөндөө авчиад энэ авчихсан хүмүүс маань бас давхар одоо нүүрс тээврийн салбарт бас одоо эсмийн жолоочоор найз нөхдөйгөө дууддаг. Ингээд ер нь олон хүнээс салбарлаад ингээд ер нь бол 5-7 шихгүй одоо шивээ хөрөн анги мандал ер нь одоо хөшөөч байт юм уу. Ер нь Монголын нүүрс тээврийн салбарт бүх газар л одоо ер нь манай хүмүүс бол ер нь 100 ер нь тоогоор бол 100 гаруй жолооч нар байдаг гэж үздэг юм байлээ. Тэгээ одоо ер нь 100 милион гарсан байгаа. Тэгээ одоо 5-7 одоо бидний анх явж исэн үед бол цасмаар биш шаран замаар явдаг байсан. Тэр үед бол ер нь хүндрэлтэй үе бас зөндөл байдаг байсан. Машин тэргэндээ хоолндоо ээж идэж машинаараа гэрээ хийгээд ер нь 10 жил явсан доо. Тэгээд ер нь амралтууд бол ер нь цагаан сар, шинэ жил, наадам ерөөдөө энэ гурваар л амардаг. Тухайн үед л ер нь яг эд ажил явж явах үед бол 9 оноос хойш 10, 11, 12 он. Дунд нь 1 жил гарan бас жоохон ажил тиймэрхүү юу байсан. Тэгэл 13, 14 онуудад бол ер нь тэгэл байнга л ажил ирээд 7 хондог, заримдаа 10 хондог. Тэгээ ер нь бол тэгээд ард маань одоо бас бүх арын ажлыг маань зохицуулаад байж байдаг. Андаа бас одоо ингээд тэр одоо хол газар ажил төрлөө ингээ байж хат арын ажлыг маань бас 100% зохицуулаад өөр хөвгтэй өсгөөд одоо ингээд байж байдаг маань бас баярлж явдаг шүү. Би Өмнөговь аймгийн Виктория Гүйл Транс компани гэдэг 97 компани бол одоо ер нь манай компани Мөнхийн Буухай гэдэг компанид харин хэлэгдэж одоо ажиллаж байгаа. 2011 онд тухайн үед 100 милион гарan 100 ч жолооч байдаг байсан манай. 11 онд оны шилдэг ажилтан болж байсан. Тухайн үед нөгөө ажил төрлөө хамгийн олон ирээсэнд явсан машин тэрэг эвдэрлэгэмтэл одоо юу гэдэг нь тухайн үед аваараас багтай тэгж л дүгнжсэн баг. Тэгээ оны шилдэг ажилтан болж байсан. Биш тэгээд завсар цагаараа ажлынхаа амарж байгаа сүүлийн жил явсангүй амн дунд нь бас 1-2 жил завсарлаж ирсэн. Би ч өөрөө сумын алдартай байж. Ер нь хобби сонирхол гэвэл морим бол энэ тэгээд одоо завсар цагаараа ажлынхаа яваар ажилдаа явах үедээ явчаал гэж моримолоо яал. Моримолоо идлэл гэж идэм дөө. Ингээ Баталзын сумынхаа нийт тээврчтэй 100 жилийн мэндийг хүргье. Тэгээд нийт тээврчт, сумын тээврчт маань Алтан шар зэмэн холцогтой байх болтугай. Сайн бацхан оо. Намайг Өвөрхангай аймгийн Баталзын сумын Болдбаатарын мөхтлэг гэдгээ. Би одоо автоэвэрт яваад 8-9 жил явж байна. 10 жилээ төгсөөл ерөнхийдөө 10 жилээс өмнө бол 10 жил сурдаг байхдаа аавгаа дагаж их тээвэрт явдаг байсан. Ачаал буулгаал. Тэгээд аав сургууль төгсөөд би өөрөө сонирхлоороо ер нь жолооч болъё гэдэг. Тэгээ аав маань надад нэг машин авч өгөөл. Би тэгээд жолооч болоод тээвэрт их явдаг байсан. Баталзын суманда
орон нутгатаа их явдаг байлаа. За яг Баталцэгээс хот руу явах тохиолдолд бол орон нутгатаа бол нэг 7-аас 14 хоногтой явна. Тэгэл ачаа бараагаа ачин тэгэл сумынхаа таньдаг хүмүүс руугаа таньж мэддэг хүмүүс руугаа яриад танихгүй хүмүүс руу хүртэл яриад тэгээд ер нь хамгийн гол нь ачаа ачих ер нь хүмүүсийн итгэлийг л олох. Юм нэвдчихгүй гоё нямбаа авч явах, янз бүрийн юм цөмөлчихгүй тэгж авч явах л ерөөсөө гол үүрэг. Тэгэхгүй бол тэгэл хүний итгэлийн нэг алдах юм бол тэгэл ер нь ачаа тээвэрч бол үнэхээр хэцүү. Тэгэл хөдөө хээр гадаа машин саадах тэгэл ер нь дуу муу хагарах хөвдрөх тэрнээс өсөөгөл одоо сүүлийн 2-3 жил олон улсын тээвэрт явж байна. Одоо олон улсын тээвэрт бол 90-ээс хойш Москва руу ихэвчлэн ачаа ачдаг. Тэгээ Москва орон хойш Беларусь, Минск тэгээд Казахстан ер нь бол Оросын ер нь ихэнх хотуудаар очисон. Екатеринбург, Челябинск, Уфа гэдэг ер нь Оросын ихэнх хотуудаар очдог. Өнөр ч одоо талдаа 7500 бараг 8000 км шохоо явна. Өвч 16000 км явна. Тэгэл ер нь ихэвчлэн машин дэргэндээ ганцаараа явдгоо. Бид нэр одоо сар шохоо явдаг хүмүүс чинь тэгэл ганцаараа хоолоо хийж идэл тэгэл хамт ганц нэг Монгол машин таарна тэднэртэйгээ хамт ярьж хөөрөөд ихэвчлэн 2-3 хантай явахыг боддог. Нэг хот руу бол ачаа яг 90 хотоос бөө ачаа гарах юм бол хэд хэдэн машин ингээм хамт бөөндөө цугтаа явдаг. Тэгэл ер нь талдаа 8000 км гэж нэг жижигхэн 17-8000 км явна. Тэгэл сар яваал тэгэл ер нь бол нэг амралт гэж байхгүй бид нар чинь бараг тэгэл ирээл гэртээ нэг 2-3 хоног тэгэл дараагийнхаа ажилдаа гарна. Тэгээд дараагийнхаа ажилд тэгэл ер нь ерөнхийдөө сар дотроо л үргэлжилдэг. Хойшоо Орос яваад ирэх чинь ерөнхийдөө тэгэл сар л болчтой юм дөө. Тэгэл бид нэр сарын дотор л явж ирдэг. За одоо манай олон улсын тээвэрт манай Баталцын сумаас 8-9 залуучууд байгаа. Одоо манай аав хүртэл олон улсын тээвэрт явж байгаа. Бид нартай хамт нэгдээд ахлаад ингээд хэдэн залуучуудыг наануу цаануу гэж ярьж хөөрөөд ачаа мачаагийн ингээд наануу цаануу болгож ярьж хөөрөөд ингээд аав маань ахлаад явдаг. Хэдэн залуучууд маань ийм нэгдэл бол бид нар бол үнэхээр гоё. Янз бүрийн одоо ингээд тэмцээн авралдаан болсон ч ингээд ер нь олон улсынхаа тээврээр ингээд хэдүүлээ оролцсон. Ингээд ер нь зориод ирсэн бас Баталцын сумдаа зориод ирээд оролцож байна. Эмдээ зориулаад хэдүүлээгээд олон улсын тээвэргээд гоё бас хувцас хийлгэж өмсч ирлээ. Тэгээ ерөнхийдөө тэгэл Баталцын сумынхаа бас ачаа тээвэртэй ч ер нь бид нэр амар гоё харилцаа холбоо хөндөр байдаг. За манайхаа яаж ийж та хэд маань ачаа бараа хэр хэлбэг байна. Бид хэд бол ингээд сайхан явж байна. Гэл ер нь хоорондын харилцаа бол бид нэр амар гоё ив нэгдэлтэй. Манай ахмадууд ч маань сургаалаа их айлдан. За манай дүүнэраа тгий шүү ингээ шүү. Тэр нь хаан ч ивсэн, хол ч ивсэн, хойр ч ивсэн хэдүүлээ өөрөнгө Баталцын сум гэдэг нэр хүндээгээл гоё өргөж явна шүү. Гоё та нар цэмбгэр цэмцгэр хүн гуйсан ч хээр гадаа зогсож байсан та нар юу болов яав ийгээд очиод гоё асуугаад мэдтэй устаа явж байгаараа гэж ер нь манай ахмад жолооч нар маань их ярьдаг хэлдэг. Олон улсын тээвэрт маань одоо ингээд гой сайхан зүйл ихч би хүнд бэрхшээл их тулгарна. Ер нь бол өвлийн цагт их хэцүү байдаг. Өвлийн цагт бол ер нь олон улс чинь хойшоо Москва руу ч ерөнхийдөө хүүтэн байдаг. Мөнхийн застай. Тэгэл ер нь бол хасах 40 градус ерөнхийдөө явдаг. Яг эд хөт үед нь бол тэрэн дээр нь бол тэгэл ер нь жоохон бөөндөө явахыг их хүсдэг. Хамтдаа явахгүй бол ер нь хэцүү. Тэгэл хүний нутагт даарн хөрн тэгээд юм хоолундаа хийж идэхээс өсөөгөө өвлийн нөхцөлд ер нь ерөнхийдөө хэцүү. Тэгээд ганцаараа явж байгаа дугуй муу хагруул хэцүү. Тэгээд ер нь бөөндөл явахыг ер нь их хүсэж ирмэлцдэг. Тэгэл ганцаараа явсан ч гэсэн манай нөгөө хэд маань байнгын ярьдаг. За юу болж яаж машин дэргэн давгүй юу? Саад бэрхшээл яаж яа гэдэг ерөнхийдөө манай хэд бол амар гоё найрсаг их ярина. Нэгнтэйгээ ер нь нэгнийгээ гаргахад бөөндөл яваагүй хэд нь бөөндөл гоё гаргаж өгч үдээл тэгэл за сайн яваад ирээрээ болгоомжтой яваад ирээрээ гэл тэгээ нэгнийхээ машин дэргийг гоё шалгаа за энэ тэгсэн байна тэрэн тэгсэн байна гэл болохгүй юм энэ гоё бөөндөө гоё илбэж янзлал
тэгэл ер нь гаргаж өгдөг. Тэр нь амар их олон улсад ер нь их гоё санагддаг надаа. Нэг хамгийн гол нь дэмжих л гоё. За чи одоо тгий шүү, тэр хүнтэй ингэж уулзсан шүү, тгий шүү гэж гоё дэмжлэг л үзүүлэх нь амар гоё. Ер нь хамт олонны нэгнийгээ гэсэн сэтгэлтэй байхад ер нь ямар ч газрын хамт олнууд ер нь бол тэр нь гоё байдаг. Надад ингэж санагддаг. Ер нь олон улсын тээвэрт явхад одоо бид нар чи хэлний бэрхшээл бол их тулгарнаа. Бид нар чинь нэг амар тэгж хэл ус байхгүй, тэгж янз бүрийн одоо сургууль мургалтанд явж байгаагүй тийм хүмүүс тэгэл хэлний бэрхшээл их тулгарна. Одоо тэгэл юм хөгжөөд бас тэр нь бас харьцангуй дээр болсон. Одоо тэгээ утас гэдэг юм байна. Утсаа ашиглаад тэгэл нөгөө утсаараа л нөгөө хүнтэйгээ ер нь жоох ойлголцох гэж үздэг. Оросын цагдаа нар бол бид нарыг бол их гоё хүлээж авдаг. Энэ Монгол улсын хүн байна, Монгол хүн байна гэж тэр утгаараа биднэрт нэг амар төв болоод ингээд хорж мороод цагдаад байх ерөөсөө нэг тийм юу байдгүй. Зүгээр за чи ийм зөрчилтэй байна, тийм зөрчилтэй байна гэж бид нарыг за яг хуу та нар ингэдэг энэ Орос улсад явж яана гэдэг их амар дарамтлаад байдгүй. Ерөөсөө ингээд хөнгөн бас арга хэмжээ аваад бид нар ингээд явуулцдаг. Тэгээд бид нар тосож очсон газар маань тэгээд ерөөхдөө утсаараа л харилцаа явуулдаг. Утас гээд одоо сүүлийн үед чи интернет хөгжөөд их гоё болж байна. Ер нь тэрнийхээ давуу талаар л явж байна. Тэрнээс биш бас интернет маань нэг хөгжиж амжаагүй байсан бол биднэрт бол хэцүү байх байх гэж боддоо. Одоо тэгэл бас интернетгүй явж яасан тэр дээр үед газрын зураг мургаар Орос руу их хвчлэн их хүмүүс явдаг байсан юм билээ. Одоо тэгэл ахмадууд ингээд яриаг сонсоо болохоор ингээд газрын зураг л ашиглаж явдаг байсан гэж ярих юм байна. Интернетгүй орчинд одоо тэгжил явдаг байсан баг. Бид чинь тэгэл одоо ерөнхийдөө бол машиндаа л амьдэрдэг хүмүүс. Одоо сарын хугацаанд машиндаа амьдарч байгаа, машиндаа хоолоо ижид эндээ сайхан ингээл өвлийн үйлдвэрд бол машин дотроо энэчнээ сайхан ширээ засаал, тэгээ нэг жижигхэн газан плетик тавиал, тэгэл өөрөө бэлдсэн нэг ногоогоо бэлдээл, тэгэл махцхаа өгчдөө манай машин чинь одоо ер нь бас машин маань ч их хөгжиж байна. Машин дотроо хөргөгчтэй. Тэгээ маань бас нэг кондишнтэй ер нь бол машин маань ер нь их амьдрахад ер нь тав тухтай. Дээр үчин бол нэг манай ах нар маань ахмадууд маань дээр нэг 30 км л явдаг байсан. Одоо тэгээд манай машин маань хөгжөө сайхан хойноо унтлагын ортой дотроо ингээд ер нь бүх юм байна. Галтгоогоо өөрөөсөө ингээд цэвэрхэн цэмцгэр ингээд аваа явчихна. Хоол ундаа сайхан ингээд камин дотроо хийгээд идчихнэ. 100 мөн бол сайхан гаднаа хийгээд идчихнэ. Бид нэр ер нь хүний нутагт за ингээд янз бүрийн элдв бусын хоол идээд гиз гүзээгээ өвдөгчих үедээ бас янз бүрийн болчих үедээ гэж боддог. Тийм тэрнээс сэргийлээд ер нь хоол ундаа сарын нөөц аваад явдаг. Тэр сарын нөөцөө ингээд яг гоё таар тохируулаад хэрэглээд явна. Хоолоо ер нь хөвчлэн өөрөөсөө ер нь одоо энэ дээдлийн хайрцаг бүх юмдаа л одоо энэ тариа мараа бүх юмаа л авч явна. Ерөөс авч явахгүй юм байхгүй. За манай аа бол Томдын Болдоотор гэж хүн бэ. Баталцын суманд одоо олон жил амьдарсан. Одоо ч Баталцын сумандаа яг хуу хаяа ирж очдог. Олон улсад явдаг болохоор ер нь бид нэр Баталцын сум руугаа ирэх тохиолдол их ховорхон. Тэгэл Улаанбаатарт нэг 2-3 хоног байчаал тэгээ шууд урагшаага ирээ явдаг болохоор маа бол одоо тээврт ачаа тээврт яваад анх эхлээд хүн тээврт Поргоноор Баталцын суманд анх Поргоноор хүн зөөдөг байхад хүн зөөгөл тэгэл ерөнхийдөө бол нэг сүүлдээ ачаа тээвэр рүү ороод 30 машинаар Улаанбаатар руу гэрээ мод ачаал. Манай сумаас ер нь хөвчлэх гэрээ мод их гардаг байсан. Манай аав чинь 50-40 байгаа хүн бай. Тэгээд онц тээвэрчингээ авсан, манлаа тээвэрчингээ авсан, ослогоо манлаагаа авсан. Тэгээд орон нутгаас минь за орон нутагт бол хөгжил төвшөлд бол их хувь нэмэр оруулсан гэж би боддог. Манай сургууль цэцэрлэг эмнэлэг барихад бол манай аав ил машин ирдэг байсан. Намайг сургуулаа тараад гүйж яхад манай аав ачаатаа ирсэн. Тэгээд би гүйж очоод за аавда ачаанаас нэг бод уцаад өгчий гэж тусалдаг. Ер нь нэг тиймэрхүү л хөвгтөөс. Ер нь машин харахад за ингээд хизээ нэг эдгээр шиг гоё энэ ахмадууд шиг аав шиг би нэг хизээ нэг тээврийн жолооч болох юм болоо гэж их боддог байсан 10 жилд сурдаг байх та. Тэгээд тэрнээс ахгуулаад одоо манай сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг эднэрт маань аав бол их
гар бие оролцсон гэж боддог. Ер нь бүхэл ачааг за нөгөө Болдбаатар тачин шүү, Болдоодоо ачин шүү гэж манай сумынхан үрдэл дэмжээл ер нь гоё явдаг байсан. Тэгээд би одоо аавынхаа замналаар л ер нь тэгэл үргэлжлүүлэл явж байгаа жолооч байна дөө. Манай ээж хүртэл бас машин ачаа тээвэрт их явдаг байсан. Аав одоо тэгэл туслаад дэмжээд хамтраад явах хүмүүс чинь дээр үчиг ховор байлаа. Тэгээд ээж маань тэгэл машины нунаал бид хэд наанаа сумандаа ачаагийн ачиж өгөөл тэгэл гаргадаг байсан. Тэгээд аав ээжээр маань тэгэл өдөр шөнөгүй нойр хоолгүй дээр үйд чинь тэгэл нэг одооных шиг орчин үеийн шиг юм гоё боловсон юм автомат тэрэг байсангүй. Тэгэл зам харгуу их хэцүү байлаа. Шавар шалбааг ер нь бүхэл юм хэцүү байлаа. Тэгээд тэрэнд туслаж дэмжээл ээж маань их бас их явдаг байсан. Тээвэрт олон жил их машин унсан доо манай ээж маань Өрөн аймгийн Баталцын сумын Таштандын их туяа гэж хүн бий. Одоо тэгэл бас ингээл арга гэртээ ингээл аавыг бид хэдийг ингээл тээвэрт явсан хаагуур ингээл бас дүүнэрийг харна. Тэгэл хажуугаар нь бас манай эхнэр туслаад өөр аль нь тустай дэмтэй тэгэл өөр хүмүүсийг маань ингээл харах үедээ хараал, асрах үедээ асраал ингээл явцгаадаг. Одоо манайх чинь ам бүл дөрвөлээ эхнэр маань 2 хүүхдээ хараад тэгээд бас хүүхдээ харангаа тэрнийхээ дундуур ажил хийдэг. Тэгээд ер нь арга гэрээ ихвчлэн одоо бид нар чинь байнгын явдаг хүмүүс чинь арга гэрээ санах тэгээд үр хүүхэд маань санаа нь тэгээд одоо чинь жоохон интернет хөгжсөн. Дээр үед чинь бол нэг амар тийм интернет гэж байгааг болохоор одоо бас тэр нь бол харьцангуй гайг болсон. Интернетээр тэгэл үр хүүхдүүдтэйгээ яриад, эхнэртэйгээ яриад тэгэл ер нь арга гэрийг бол эхнэр л авч үздэг. Тэгэл бидний чинь байхгүй гургээл амьдрал арга гэрээ ингээд наануу цаануу болгоод гэр орноо дөхнүүлээл тэгэл хүүхдүүдээ хичээл сургуульд нь хөргөж өгөх ажил бий. Тэгээд тэр дундуур нь гэр орноо бас авч өгөн ер нь ихвчлэн арга гэрийг бол эхнэрүүд л авч өгдөг дөө. Бид нар чинь бол тэгээд ер нь гэрээсээ гараад ер нь сар болоод ирэхэд нэг гэртээ нэг 2-3 хоног гэртээ байчаал тэгэл дараагийнхаа ажил үргэлжлүүлээл гарна. Дараагийн ачаа чинь тэгэл ярина. Гол нь нөгөө нэг цаад хэрэглэгчнэр маань за энэ жолооч найдвартай шүү. Энэнд ачаагаа заавал ачимаар байна гэж цаанаасаа саналаа өгөөл. Тэгээд бид нэ тэрийг ер нь тэр үний итгэлийг алдахгүй тулд ачааг нь гоё их хвчлэн ямбай гоё ачихыг л ер нь их хичээдэг. За ингээд одоо нийт Октябрийн 100 жил болж байна манай Баталцын суманд маань нийт тээвэрчтэй одоо олон улсын тээвэрчид, ачаа тээвэрчид, хүн тээвэр, жуулчин тээвэр гэдэг ер нь бүх салбарынхандаа алтан шар зам нь үлзийтэй бай гэж ерөөё. Алгыр күндү тел Монголын
Уранга аймгийн Баталцын сумын автоэрийн салбар үйлчлүүлсэн түүх 100 жилийн баярын мэндийг та бүхэндээ хүргэж байна. За манай Баталцын сумын түүх 100 жилээр зориулсан арга хэмжээ 10 сарын 4-5-ны өдрүүдэд болж өнгөрч байна. Баталцын сумын маань автоэрийн салбараас нийт 6 салбар нэгж энэхүү арга хэмжээнд оролцож байгаа. Олон улсын тээвэр, ачаа тээвэр, хүн тээвэр, жуулчин тээвэр, нүүрс тээвэр, зам гэх энэхүү 6 салбар нэгжээс нийтдээ 100 гаруй автомашин 200 гаруй хүн оролцож байгаа юм онцлогтой сайхан өдрүүд болж өнгөрч байна. Энэхүү өдрүүдэд 2 өдрийн арга хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний өдрийн арга хэмжээнд авто тээврийн парад, уран жолоодлагын тэмцээнүүд, 2 дахь өдрийн тэмцээнд волейбол, шатар, гар барилдаан, олс таталт, ахмад тээвэрчдийн зориулсан шагаан харва гэх тэмцээнүүд болж өнгөрч байна. Энэхүү өдрүүдэд 6 салбар нэгжийн ахмад тээвэрчид болон залуу тээвэрчид, олон улсын тээвэрчид гэх олон сайхан залуучууд ирж оролцож байгаараа онцлогтой байна. Нийт Монгол улсын автотээврийн салбарт хүчин зүтгэж байгаа нийт жолооч нартай Уранга аймгийн Баталцын сумын нийт тээвэрчдийн зүгээс та бүхэндээ Алтан шар зүүн үлзүүтэй ажил үйлс нь үргэлж өөдөө авах тугай гэж өрөөж байна.
Зандан хашлагнаас нь нислэх сумны дуу. Ухаан төрлөх хадаасан Монгол шагаан харва. Халахын цуутай тойрмын домогт мэрэгчүүдийн оноо. Хасаа модон дуутай дорнын их соёлоо.